тэгээд 1-р Коринт 6-гийн 1-11. Та нараас хэн нэгэн хөршийнхөө эсрэг зарахтай байгаа бол тэр хүн ариун хүмүүсийн өмнө бус харин зөвхт бус хүмүүсийн өмнө шүүлдэхийг зүрхлэнэ гэж юу? Эсвэл ертөнцийг ариун хүмүүс шүүн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Хэрэг та нар ертөнцийг шүүх юм бол багахан хэргийг шүүх чадваргүй юу? Бид тэнгэр элч нарыг шүүн гэдгийг та нар мэдгүй гэж юу? Тэр тусмаа энэ амьдралын аар сар хэрэг тэндээс чинь бэрх гэж юу? Иймд хэрэг та нарт энэ амьдралын хэрэг явдалтай холбоотой зарга байгаа бол чуулган дотор өчүүхэн төдий хүндэтгэл хүлээгээгүй хүмүүсийг шүүгчээ болгоно гэж юу? Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Та нарын дотор ах дүүсийнхээ хоорондохыг шийдэх чадвартай мэрэгэн хүн ганц ч байхгүй гэж юу? Ах дүү нь ах дүүгээ итгэгч биш хүмүүсийн өмнө шүүх юм гэж юу? Үнэн хэрэгтээ та нар бие биестэйгээ заргадаж буй та нарын хувьд аль хэдийн сүрэл мөн. Харин ч яагаад буруутгагдаж болдоггүй юм бэ? Харин ч яагаад мэхлэгдэж болдоггүй юм бэ? Харин та нар өөрсдөө бурууг үлддэг бөгөөд мэхэлдэг аж. Тэгэхдээ ах дүүсээ ч ингэдэг аж. Эсвэл та нар зөвхт бос хүмүүс Бурхны хаанчлалыг өглөхгүй гэдгийг мэд бүү мэхлэгдэгтэн садар самуун явдалтнууд ч шүдэн шүдэгчд ч завхаарэгчд ч янхан ирж ижил хүснэнтэйгээ нөхцөгчд ч хулгайч нарч шонортонгууд ч аригчд ч хараалчд ч дээрэмчд ч Бурхны хаанчлалыг өглөхгүй. Тааны зарим нь тийм байсан. Гэвч эзэн Есүс Христийн нэрээр болон бидний Бурхны ариун сүнс дотор та нар угаагдсан, та нар ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн юм аа. Амен. За тэгээд энэ дөрнөд энэ бидний уншсан хэсэгтэр энэ Коринт хотынхан одоо нэгнийгээ итгэгч хүмүүстэй эзэнд итгэсэн, эзний авралыг авсан тийм итгэгч хүмүүс мөртлөө өөрсдийнхөө хэрэг заргыг одоо ингээд шүүхийн өмнө авчираад нэгнийхээ эсрэг шүүхтэй одоо нэгийгээ одоо шүүхэд аваарч өгч байгаа гэсэн. Гэхдээ энэ хэрүүл зарга нь болохоор яг тийм гэмт хэргийн чанартай одоо бүр нэг том гэмт хэрэг шиг тийм зүйл байгаагүй. Яг тэгэхээр энд дараагийн сүүлийн энэс хойш ишлүүдийг унших юм бол өдөр тутмын аахар сахар зүйлийг те өдөр тутмын жижиг сажиг зүйлийг та нар яагаад ингэж шүүхт авчираад байгаа юм бэ гэж Пол хэлсэн байна тийм ээ. За тэгвэл энэ ер нь бие биенийхээ эсрэг хэрэг зарга гэж юу юм бэ? Хоорондоо заргалтан маргалтан гэж юу гэсэн үг юм бэ те? Яагаад заргалтаад яагаад ингэж бие биенийгээ шүүхт авчрах дээр тулсан юм бэ гэвэл те хэрэг зарга гэдэг бол ерөөсөө бие биентэйгээ ингээд уулзраа олж чадахгүй байгаа. Багахан зүйл дээр бие биенийгээ гомдоогоод одоо хин нэг нь ууралж гомдсондоо одоо тэрийг ингээд шийдвэрлэхээ шүүх рүү авчирж байгаа ийм үйл явдлууд байна. Тэгвэл ийм жижиг сажиг одоо хэрүүл маргаан юунаас үүсдэг юм бэ? Хэрүүл маргаан яагаад гэдэг вэ те? Ер нь асуудал маргаангүй амьдрал гэж байдаггүй. Гэр орондч тэр гэр бүлүүдийн дундч тэр хүүхдүүд аав ээжийн хооронд бас ажил дээр ч гэсэн ингээд үл ойлгоцсон маргаантай зүйлүүд бол гардаг. Тэгээд ердөөсөө бид нар ингээд хизээч асуудал маргаангүй амьдрал бие биенээ ойлголцохгүй ч юм уу тийм шулуун дардан бүх зүйл тийм амархан байдаггүй тийм хэний ч амьдрал тохиолдож байдаг. Гэхдээ харин энэ бүхнийг яагаад шүүгтэлцэх дээр тулаад тийм байдалд орчих вэ гэдгийг бид нар хамтдаа ярьцгаая. За тэгвэл шүүгтэлцэн гэдэг чинь мэдээж хин нэгэнтэй маргалдангуудаа шууд шүүх рүү яваад очихгүй шүү дээ тий. Ямар ч байсан удаасан ямар нэгэн байдлаар тэр нь бүр өөрсдөө шийдгээ байгаад эцсийн одоо бүлэгтээ тэр хүний хүндрээд асуудал маргаан бүр хүндрээд ирээд тэгснийхаа дараа шүүхэд ингэж авч очиж байгаа гэсэн. Тэгвэл альва асуудлыг ингэж хүндэртэл ингэж удтал нь ингэж бүр шүүхтээр очтол нь тэгж удаах шаардлагатай. Тэгээд бидний хувьд итгэгч хүмүүс бидний хувьд те ямар хууль үйлчилдэг вэ гэхээр өдөрт уучлал гэсэн хууль үйлчилдэг те уучлал ойлголцсон би нэгийгээ нөгөөгөөсөө дээгүүр гэж үзэж би энэ хүний яриад байгаа талаас нь ойлгохгүй яаж болох юм те энэ хүн ямар нэгэн байдлаар нэг одоо хүмүүс ер нь яг тэгж харагддаг те альва зүйлийг ингээд би нэг талаас нь бодоод зөвхөн өөрийнхөө талаас өөрийнхөө ойлгож байгаагаар хараад байхад нөгөө хүнд маань бас өөр хэлэх гэсэн санаа өөр бодсон зүйлч байдаг юм өөр нэг миний мэдэхгүй байгаа тийм зүйлүүд байдаг. Гэтэл тэрийгэ бүрэн ойлгоцож ухаарч хоорондоо сайн нарийн ярилцаж бие биенээ сонсож сураагүйгээс дандаа юм асуудал гардаг. Ер нь манай монголчууд бидний хувьд ерөндөө бие биенийгээ сонсох талаар маш муу
байдаг. Тэгээд бас 3 дугаар бүлэг дээр бас хэдэн 7 хоногийн өмнө гарсан ишлэл юу номлол дээр байсан те ер нь асуудал маргаан юунаас гардаг гэхээр төлөвшөөгүйгээр шинжээ. Бие махбодын одоо хуучин хүнийхээ амьдралаар амьдраад хуучин хүнийхээ буюу одоо өөрийнхөө хүслийн дагуу өөртөө ая таатай байх гэсэн одоо тийм хүүхэд шиг одоо тий балчир хүүхэд шиг насан туршаагүй төлөвшөөгүй хүүхэд шиг зан гаргаад тэгээд тийм байдлаар дандаа гомдож, уурж, төвчээргүй зан гаргаж яадаг тий. Одоо жишээлбэл багангийн хүүхдүүд яадаг вөхөр те дандаа багшаа энэ намайг хараад байна, багшаа энэ тэгээд байна, энэ намайг сая хатгачлаа, энэ тэр миний дэвтрийг авчлаа ингээд ерөөсөө ингээд зүгээр суулгахгүй баян хов зөөрж ингээд гүйжээдэг те 6 7 8 настай хүүхдүүд багшаа энэ тэгчлээ, багшаа энэ тэгчлээ, сая намайг хараад байсан ч гэдэг юм уу те ийм байдалтай байдаг. Гэтэл яг тэр хүүхдүүд дунд сургуульд ороод 11 12 те 14 5 6-наас хүрээд багшаа энэ намайг тэгээд байна, багшаа энэ намайг ингээд байна гэж хэлдэггүй шүү дээ. Тэрийг болчдөг. Яг тэгэхээр тэр хүүхдүүд төлөвшөөд арай томорсон учраас хооронд нь асуудал маргаан байгаа бол багшаар очихгүйгээр, багшаад ховлохгүйгээр хоорондоо яаж шийдэж одоо завсаргаанаар ч юм уу тэр хүүхэнд энэ дээр чимээгүй дуугүй байдлаар ч юм уу багшаад очихгүйгээр шийдчихсэн сурдаг. Тэгээд яг нь тэр хүүхдүүд маань төлөвшөөд томроод хизээ юм ярих уу, хизээ ярихгүй байх вэ, тэнд хэлэх үү, хэлэхгүй вэ гэдгийг мэдэж буюу төлөвшөж байна. Гэтэл төлөвшөөгүй хүүхдээрээ хүмүүс л дандаа бие биенийхээ эсрэг зарга гаргаж, гомдож, тунж байдаг. Тэгэхээр бүгдээрээ тэгэхээр ерөнхийдөө ер нь асуудал маргаан юунаас бий болж гардаг вэ гэхээр саяхан шиг төлөвшөөгүй зан чанар мөн өөрөө маш их бардам өөрийгөө хамгийн их юм мэддэг те би их юм мэддэг энэ л юу ч мэдэхгүй байна би ойлгочоод хахад энэ юу ч ойлгодоггүй мэдгүй те бардам зангаасаа дандаа хүмүүсийг шүүж доош нь хийдэг би мэддэг миний зөв байхад энэ юу ч мэдэхгүй ингээд ах ингээд дандаа өөрийгөө бусдаасаа дээгүүр гэж боддог дандаа өөрийгөө байгаагаас илүүгээр дээш нь авч үнэлдэг бусад хүмүүсийг болохоор доош нь хийж жижигрүүлдэг те тэгээ уучлж сураагүй уучлалаа одоо библиэлд уулна Матай 5 дугаар бүлгийг би та нарыг гэртээ очоод өнөөдөр харьсныхаа дараа үдээс хойш анхааралтай Матай 5 дугаар бүлгийг уншаач гэж бодож байна. Тэр Матай 5 дугаар бүлэг дээр яг уулан дээр заасан сургаал гэдэг. Гэхдээ тэр Матай 5 дугаар бүлэг дээр юу байдг вэ гэхээр яг энэ уучлалын төлөө, бие бинийгээ ойлгож сурахын төлөө ер нь яагаад бас хэдийгээр өөрөө буруу юм хийгээгүй байсан ч гэсэндээ хинэгүүн намайг буруутгахад тэр хүний эсрэг хариу барихгүй одоо өшөрхөж үш хонзон санахгүй байдлаар асуудлыг шийдэж сурах тухай Матай 5 дугаар бүлэг дээр байгаа. За тэгээд тэр нь юу гэдэг вэ гэхээр нөгөө Есүс тэгдэг штэ. Хэрвээ хүн чиний нэг хацрыг алдах юм бол нөгөө хацраа тавиадаг. Энэ хацрыг чи алдах юм бол энэ хацраа тавиадаг. Бүр тий алдагдуулсан бүр түүл энэ талын ч гэсэн алга. Эсвэл хүн чиний эсрэг заргалдаад энэ хүн надаас юм авсан юм өгөхгүй ингээд самцыг чинь их юм бол тэгвэл бүр дээлээ тайлаад үг гэж байдаг. Эсвэл хүн чамаас ажил хийх гээд те дээрлэхэд ах юм бол одоо 1 миль газар чамаар юмаа өрүүлэх байсан бол чи бүр үгүй би 2 миль яваад үгүй гэж хэлэх гэж яг энэ Матай 5 дугаар бүлэг дээр байгаа те. Ерөөсөө мөн бас 70 дахин 7 удаа уучлал гэж хэлдэг те. 70 дахин 7 удаа уучлал гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өдөрт гэсэн үг. Өдөрт 70 дахин 7 удаа буюу 490 удаа уучлал гэж байна. Өдөр тутам 490 удаа уучлал. Тэр 490 удаа гэдэг нь 24 цагийн минутыг хуваагаад үзэх юм бол 2 минут тутамд уучлал гэсэн үг. 2 минут тутамд уучлал. Тэгэхээр хүний амьдралд өдөр тутмын анхаар шахаар хэрэг явдал гэр орондч дээр хүүхдүүдийн дундч дээр ажил дээрч дээр юу хаанч дээр альва харилцаан дотор үл ойлгоцох зүйл гардаг, асуудал маргаан гардаг. Тэгэхээр үед 2 минут тутамд уучлалт сураад 2 минут тутамд төвчээрээр хандаж чадах юм бол асуудлыг хөндрүүлэхгүйгээр, асуудлыг бүр богшуулахгүйгээр, тэгээ бүр шүүхтээр очих дээрээ тутлаа тийм хэцүү байдалд орохгүй гэсэн үг. Үргэлж шийдэж байдаг. Мөн бас Библийн өөр нэг хэсэгтээ та нар жаргахаас өмнө гомдол маргаанаа шийдээ гэж байдаг. Тэ ялангуяа эхнэр нөхрүүдээ та нар жаргахаас өмнө асуудлаа шийдээ гэж хэлсэн байдаг. Тэр нь юу гэхээр одоо орон дотроо ууртаа ууж болохгүй. Нэг өдөр ч гэсэн ууртаа, нэг шөнө ч гэсэн лойргүй. Мэдээж ууралцсан байгаа хүмүүс ерөөсөө амар тайван байж чаддаггүй. Ууралцсан байгаа хүмүүс
хизээж шүнж сайхан амгалан унтж чадахгүй. Гэтэл асуудлаа шийдээд бие биенээ уучлаад бие бинийгээ хүлээцтэй, төвчээртэй сонсож сураад за чи тэгж ойлгосон байсан юм уу? Би ингэж бодоод чамд ийм үг хэлсэн байхгүй. Би тэгвэл чиний тэрийг ойлгоогүй байсан юм байна. За чи нэг үүсэд би чамайг нэг үүсэд сонсёо гэд хүнийхээ хэлэх гэж байгаа юмыг бүр хэлүүлж дуусгаж аваад тэгээд за тэгвэл би энэ дээр нь буруу хэлсэн байсан юм байна гэд ингээд ойлгоцоод байна. Тэр шин амар тайван унтаж чадна. Тэр шин тэг яргүй хоноолсон зүйлээд ураж уурлаад тийм байхгүй асуудал шийдэгдэх нэ. Тэгэхээр бидний асуудал маргаан ихэвчлэн бие биенээ буруу ойлгосноос эсвэл гардам давлуун зангаасаа уучлахгүй удаан явснаасаа болж төлөвшөөгүй хүүхчиг байснараа бид нар юм асуудал гаргаад байдаг. Тэгвэл үүнийг шийдэж сурах хэрэгтэй. Тэгэхдээ бас дээрэс нь энэ коринтчууд асуудлаа өөрсдөө дундаа шийдээгүй тэр итгэл бүр шүүхэд аваач өгсөн байна. Би бинэ улсынхаа шүүхэд аваач өгсөн байна. За тэгээд нэг Монгол ардын зүр цэцэн үг байдаг те. Олгой хагарч тогоон дотроо гэж. За хуучны хүмүүсийн үгийг мэдж байгаа ах зарим хүмүүс залуучууд бол олгой өч гэж юу юм тогоон дотроо хараач яад ингээд ойлгохгүйж магадгүй. Олгой хагарч тогоон дотроо гэдэг нь олгой одоо хоныг эзээ чанаад тэгээ хоныг эзээ чанжаатал шаваа олгой ингээд хагарчдаг штэ. Тэгэнгүүт тэр шүлэн дотроо л асгарна. Тэр шүлэн дотроо тэр асгарсан, тэр хагарсан олгоон дотор байсан зүйлийг бид нар шүл болгоод идээд угаад идчих чадна. Харин тогооноос нь тогоондоо хийгээгүй байхдаа хагараад шороотой ойлгох юм бол бид нарыг тэднийг идэх аргагүй. Тэрийг одоо хаяхаас өөр аргагүй тийм болж байна. Тогоон дотор хагарсан зүйлийг бол бид нар идчих болохгүй учраас тэр нь алдагдал болохгүй гэсэн утгатай тийм. Тэр нь юу гэсэн үг вэ? За асуудал маргаан байх юм бол гэр орны дотроо тэр хүрээний дотроос тэрнээсээ гаргаж хайлаагаад өөр тийш нь аваачаад өөр хүмүүсийг татаж оролцуулаад ингээд явах хэрэггүй гэсэн. За тэгээ ялангуяа энд болохоор энд юу яригдж байна вэ гэхээр та нар итгэдэг хүмүүс хоорондоо уулзраа олохгүй яагаад итгэдэггүй хүмүүсээр бурхныг мэдэхгүй танихгүй яг тэр бурхны хаан тусын аргаар шийддэггүй тийм хүмүүстээр энэ хэрэг заргаа аваачаад байгаа юм байна. Тэгвэл бурхны аргаар шийдэн бидний библийн аргаар асуудал маргааныг шийднэ гэдэг нь түрүү миний ярьсан хэдийгээр гомдолтой буруу зүйл байсан ч гэсэн уучлж чаддаг, хайрлж чаддаг, уучлал хайраар шийддэг, өршөөдөг тэр аргаар шийдгэсэн. Тэрнээс биш шүүхэд одоо энэ үеийн шүүхэд одоо шийтгэл авах юм бол 40 удаа ташуулдуулна ч гэдэг юм уу, шоронд хийнч гэдэг юм уу, тийм хэцүү шийtгэлүүдээр шийдэж шүү. Гэтэл тэгж шийтгэл авахаасаа өмнө тэгж бие бинийгээ зовоож, тэгж бие бинийгээ хашрааж одоо зовлонтой байдалд оруулахгүйгээр харин уучлал хайраараа шийдэж байх хэрэгтэй байна. Тэгвэл бүгдээрээ нэгдүгээрт нь өнөөдрийн энэ ишлүүдээс суралцах ёстой зүйл маань асуудал маргааныг удаахгүйгээр уучлал хайраар шийдэж сурцгаая. Асуудал маргааныг удаахгүйгээр уучлал хайраар шийдэж сурцгаая. За тэгээд би өмнө нь нэг номлол дээр хэлжсэн байж магадгүй. Гэхдээ би бас дахиад энэ үгийг хэлэх дуртай. Нельсон Манделагийн нэг хэлсэн үг байдаг. Энэ хорсол гомдлын тухай уучлахгүй удаан явдаг хорсол гомдол юунд хүрдэг вэ гэхээр ингэж хэлдэг. Өөрөө хор уучаад уучлахгүй хорсоод байгаа. Тэгээ өөрөө хор уучаад тэгээ нөгөө хорсож байгаа хүнээ өхийг хүлээгээд байхыг одоо хилдэгэ гэж энэ хорслог удаан тийж уучлахгүй байх нь тий өөрөө хор уучсан мөртлөө нөгөө өөртөө дайсагнаад байгаа дургу үрээд байгаа хүнээ энэ одоо хизээ өгөх гэж байна. Тэгээд хэм хор уусан бэ? Би өөрөө хор уусан юм байна. Хор уусан хүн нь би уучраас би өгөх юм байна тий. Гэтэл нөгөө хүн үүж өгөх юм бэ? Тэр хүн хор уугаад уучраас. Тэр хүн хэдийгээр намайг гомдоосон байлаа тэр хүнийг удаан уучлж чадахгүй яваад байгаа. Тэгээд нүгэлж бодоод нүгэлж тий уурчин хүрээл бухимдаад ингээд яваад байгаа бол тэр уур бухимдал тэр явандаа эцэстээ биднийг тий стресс дарамт одоо өмнө орчин үеийн хэлээр бол депресс юу байдгийг тийм хүнд хэцүү байдалд оруулнаа. Тэгээд тэгснээрээ тэр хүн тийм хүнд хэцүү явж байгаагаараа би зовж би биеийг зовоон уул морийг зовоон гэхшгээр те уурсан бие зовно гэхээс биш хэдийгээр тэр хүн надад хэцүү юм хийсэн ч гэсэн тэр хүнд бол яах ч тэр хүн бол хэцүү байдаг байхгүй. Тэгээд би өнөө өглөө нэг бас хүний ярьсан зүйлийг харж байгаа. 102 настай Америкийн
марафоны хүүгч 102 настай хүн өдөр 7 хоногт 2 удаа 9 км гүйдэг гэж байгаа байхгүй. 7 хоногт 2 удаа 9 км гүйдэг настай хүн. 102 настай хүн баруун орноосоо өндөж чадахгүй те ийшээ тийшээ алхаж чадахгүй гэдэг дээрээ тулцсан тийм хэцүү байхад тэр хүн 7 хоногт 2 удаа 9 км гүйдэг гэж байгаа. Тэр хүн 98 нас хүртлээр өдөрт 16 км юу 7 хоногт 3 удаа 16 км гүйдэг байсан. Тэгээ тэр хүн юу гэж хэлсэн та яаж ийм их хүчтэй эрүүл сарууд ингээд амьдарч байгаа юм бэ гэж асуусан асуулт нь тэр хүн юу гэж хариулсан бэ гэхээр нэгдүгээр энэ хөдөлгөөний үргэлж хийдэг. Тэгээд дээрэс нь би стресс төхгүй амьдралаа. Стресстэж уур бухимдахгүй амьдрал. Уур бухимдаад өвчин зовлоо авчихдаг. Уур хөдөлгөөнгүй байдал буруу хооллох өвчин авчдаг юм аа. Тэгвэл би уурладаггүй. Тэгээд би хөдөлдөг. Тэгээд би зөв хооллдог учраас би 102 насалж хаад явж байна тий. Дэлхийн одоо хамгийн өндөр насалдаг орнуудын хүмүүсээс бараг 10-20 жилийн илүү амьдарч байгаа тий 80 нас дундаж настай хүмүүсийнхээс бүр 22 насаар илүү амьдарчаад явж байгаа хүмүүстээ дахиад ч би цаашаа амьдрнаа гэж үлдээ хэлсэн. Тэгвэл уур бухимдалгүй, уурчлал хорсолгүй амьдрах юм бол бид нар эрүүл сарууд байж асуудал маргаангүй байж болох нэ. За тэгээд дээрэс нь энэ бас нэг сонирхолтой зүйл нь юу гэж байгаа вэ гэхээр та нар хэрэг маргаанаа итгэдэггүй одоо зөвтгөгдөөгүй ийм хүмүүсийн шүүхэд яагаад авчирч байгаа юм бэ? Та нар чи өөрсдөө зөвтгөгдсөн ариун хүмүүс шүү дээ. Бид нар чинь бүр эцсийн өдөр Тэнгэрийн хаанчлалд ороод ертөнцийг тэр чигээр нь шүүнэ. ертөнцийг тэр чигээр нь бүр Тэнгэр элч нарыг шүүх хэрэгтэй ийм нэр хүндтэй ийм зөвтгөгдсөн хүмүүс. Гэтэл яагаад өөрсдийнхээ асуудал маргааныг шийдэж чадахгүй шүүх явуулаад байгаа юм бэ? За тэгвэл эцсийн өдөр Тэнгэрийн хаанчлалд ороод ертөнцийг шүүнэ гэж юу гэж байгаа юм бэ гэхээр бид нар бол Библиэд итгэдэг те бид нар эзэн Есүс Христээр зөвтгөгдсөн өөрсдийнхөө гин нүглийг уучлуулсан энэ хүмүүс тэгээд Тэнгэрийн хаанчлалд бид нар Бурхны хаан сэнтид байгаа энэ аврагч эзэн Есүстэй хамт дэлхийн ертөнцийн итгээгүй тэгээ энэ дэлхий дээр амьдарч байхдаа итгээгүй тэр сүулт орж байгаа тэр хүмүүсийг шүүлцнэ гэж байна. Тэр Тэнгэр элч нартаа тэгээд Тэнгэр элч нарыг шүүн гэдэг нь тэр Тэнгэр элч нарын сайн Тэнгэр элч нар биш харин одоо муу сүнснүүд муу ярин сүнс тэр муугийн элч нарыг тэднийг хамт шүүлцэхдээ ийм өндөр зиндааны ийм иргэнтэй ийм зөвхт хүмүүс мөртөө яагаад асуудал маргаана өдөр тутмынхаа асуудлыг шийдэж чадахгүй явж байгаа юм бэ гэж хэлсэн байна. Бид нар ийм эрхтэй хүмүүс байна. Тэгээд бас цааш нь хэлсэнтэй та нар ийм жижигхэн зүйлээ шийдчих та нарын дунд чинь энийг шийдэж чад ганц чимэргүй хүн байхгүй юу? Та нар бүр айл хэдийн энэ асуудлаа шийдэж чадахгүй бол бүр сүрэлдээ хэлсэн байгаа юм шүү. За тэгээд цаашаа дараагийн ишлүүд дээр байна те. Бид нар юу н яагаад буруутгагдаж, яагаад муу хэлэгдэж, яагаад оромжлуулж болохгүй гэж хэлсэн бэ те. Яагаад буруутгагдаж, яагаад оромжлуулж, яагаад муу хэлэгдэж болохгүй гэж. Тэ за муу хэлчихдэг юм байж тэр хүн үнэхээр надад буруу юм хийсэн юм байж гэтэл чи намайг цогцоо гинэ гэж ингээд дэлсээр тэ чи миний ямиг авсан гинэ би чиний ямиг аав эсвэл би чамайг хэрэгтэй авчин гэж асуудлыг хөндрүүлээд ингээд тэр нь за яг хөө энэ хүн надад ингэж хандж байгаа юм гэхдээ би уучлаа би өршөө гэх юм бол асуудал хамаагүй өөрөө шийдэх гэж байна. Тэгээ эзэн маань Есүс Христ хүртэл өөрөө нулимуулж өөрөө энэ дэлхийг бүтээсэн Тэнгэрийн тэгээ бүхнийг бүтээсэн тийм гайхамшигтай өөрөө Тэнгэрийн эзэн мөртлөө өөрөө энэ ертөнцийн эзэн мөртлөө өөрөө бүхнийг захирагч мөртлөө өөрийнхөө бүтээсэн хүчүүхэн хүмүүсээр доромжлуулаад хүчүүхэн хүмүүсээр нулимуулаад хүчүүхэн хүмүүсээр алуулсан. Тэр өөрөө эзэн өөрөө тэр загалмаа дээрээс бууж ирэх хүч чадал байсан. Тийм боломж байсан. Гэтэл өөрөө харин бид нарыг аврахын тулд биднэрт энэ эрхийг өгөхийн тулд бидний тэр Тэнгэрийн улсын хаанчлалд оруулсан тэр нулимсыг, тэр нулимхыг, тэр доромжлохыг, тэр халуулахыг өөрөөс өгсөн. Тэгж шийдэж тэр үгтээр биднэрт авралыг өгөхийн төлөө ингэж хийсэн байна. За тэгээд харин бидний амьдрал цаашдаа ямар байх ёстой байсан бэ гэхээр бид нар харин тэр одоо хамгийн сүүл энэ дээр
бид нар яг тэгээд ингээд зөв төгс хүмүүс шиг асуудлаа шийдэж чадахгүй зөв төгс хүмүүстээр аваачиж шүүхэд аваачиж өөрсдийнхээ асуудлыг маргааныг шийдвүүлэх гээд яваад байгаа юм бол бид нар өөрсдөө яг тэр зөвхт бус хүмүүс шиг амьдраад байна. Бид нар тэгж зөвхт бус байдлаар амьдрах юм бол мөнхийн хаанчлалд орж чадахгүй гэдэг 8 дугаар ишлүүд хийж байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн ууна ахлагчийн номлол дээр нэг сайхан үг гарч ирсэн та нар санаж байна уу? Бид нарт завсрын коридор гэж байхгүй. Тэр үг надад үнэхээр гоё санагдсан. Альва нэг байшин өрөө тасалгаар руу ороход заавал коридор байдаг тийм. Коридор байжгаад гадна хаалгаар орж ирээд коридор байгаа. Тэгээд бусад өрөөнүүд рүү ордог. Тэгвэл бид нарт коридор байхгүй. Тэр коридор гэж юу хэлсэн бэ гэхээр Тэнгэрийн нэг бол бид нар Тэнгэрийн хаанчлалын одоо мөнхийн умсад аврагдсан хүмүүс шиг итгэгч амьдралаар амьдрна. Нэг бол итгэдэггүй хүмүүсийн амьдралаар амьдрна. Энэ хоёрын хооронд дундуур нь яваад байдаг зам гэж байхгүй. Ердөөсөө нэг бол энэ замаар амьдрна, эсвэл нэг бол зөвийн замаар амьдрна. Тэгвэл зөвийн замаар амьдрдаг хүмүүс шиг зөвтгөгдсөн, уучлагдсан, ариусгагдсан, угаагдсан хүмүүс шиг амьдраа гэвэл зөвхөн тэр зөвийнхөө замаар амьдраа. Тэгж асуудал маргаантай, гомдолж хорслоо тээсэн, нэгийгээ нөгөөгөөсөө доор үзсэн, энэ дээрлэгсэн, бардам хандлагаар амьдрахгүй харин зөвтгөгдсөн хүмүүс шиг амьдраараа гэж хэлсэн. Тэгээд тэр ягаад бид нар тийм байгаа вэ гэхээр бид нар үнэхээр эзнэр уучлагдсан хүмүүс учраас тийм. За тэгээд бид нарыг энэ дэлхийн одоо итгэдэггүй бусад хүмүүс бидний амьдралыг харж байгаа. Бид нар өөрсдөө яг ил тайзан дээр байгаа юм шиг амьдардаг гэж өмнөх бас 20 дотынхонтой бичсэн загтал дээр байсан тий. Бид нарыг хүмүүс харж байгаа. Тэгээд ядгүйгээр бид нар одоо ах дүүсийнхээ дунд, найз нөхдийнхөө дунд, хамт олонныхоо дунд ингээд өөрийгөө итгэгч гэж хэлээд би Есүс Христэд итгэдэг, би энэ итгэгч юм. Ялангуяа Монгол хүмүүсийн Христ итгэх маань монголчуудын маань бидний одоо уламжилж ирсэн буддийн шашинч байдаг юм уу, эсвэл бөөгийн шашинч юм уу, тийм шашин одоо өөрсдийн гэсэн Монголын ард түмний одоо шашин гэж үздэг шашнаас шал өөр тий одоо барууны шашинч гэдэг юм уу тий Христ итгэлгийг бол барууны шашин гэж хардаг тий. Бид нар яг ийм барууны шашин юм шиг энэ бол бид нар бол шашин гэж ярьдаггүй гэдэг энэ бол итгэл үнэм шиг харин энэ Библийн итгэлээр амьдарч байгаа хүмүүсийг бол барууны шашны итгэлээр амьдарч байна гэж харж байгаа. Тэгвэл тийм учраас хүмүүс илүү бид нарыг сонирхож харна. Илүү энэ нь тэгвэл юугаараа ялгаатай болоод ингээд уламжлалт ард түмнийхээ тийм шашин шүтлгийг орхиод энэ одоо хүмүүсийн харин гэж яриад байгаа энэ шашинд орсон юм бэ? Яагаад бид нар орсон гэдээ бид нарыг илүү ажиглаж харж байгаа. Тэгээ бид нар бас тийм хүмүүс яагаад Есүс гэснээр ярьдаг те Есүс эзэн бол хайр юм аа, уучлал юм аа гэд. За тэгвэл хайр, уучлал бид нар ингээд зөв амьдралаар амьдрах гэж чийдгээ арихаа буухаа болсон, тамиг татхаа болсон, завхаархаа болсон, худлаа ярихаа болсон, уурч мэдлэхээ байсан гэд ингээд нөгөө хүмүүстэй бас эзний сайн мэдээг хэлхийн тулд энэ бүхнийг хүмүүс ярьдаг те. Тэгэнгүүт за үнэхээр тийм үү, үнэхээр зөв амьдарч гэнэ үү гэд харна те. Гэтэл бид нар тэгж ярьчаар тэгээ бидний амьдрал маань амаасаа зөрөөд тэгээ яг ярьсан юм шиг амьдрч чадахгүй байвал бид нар элэг доог болно гэхээс биш нөгөө нэг эзний хэлээд байгаа гэрэл давс байж яагаад ч чадахгүй зүгээр л элэг доог өө эдгээр шаал бодлаа ингээд нэг гоё юм яриад байдаг тэгээд тэгдгэл юм байлаа штэ адилхан юм байлаа штэ ууж идэл явж лээд юм байлаа штэ худлаа яриад ээжлээд юм байлаа ийм байдал бүр элэг доог болно. Тийм учраас бид нар яг тэр гэрэл давс шиг амьдралаар амьдрах хэрэгтэй. Тэгээд гэрэл давс шиг амьдралаар амьдрахын тулд мэдээж ариун сүнсээс өдөр болгон эзнээс тусламжийг гуйж өдөр болгон эзний үгээр угаалдаг өдөр болгон бид нар бие биендээ түрүүний нэг 70 дахин 7 удаа уучлахад бэлэн байдаг шиг уучилж мөн өөрийгөө бусдаасаа дээгүүр гэж үзэхгүй бардам зангаа доош нь дарж хүүхэд шиг төлөвшөөгүй зангаа доош нь хайж төлөвшсөн хүн шиг амьдрах ёстой. Тэгээд ингэж амьдрахад амьдрснараа бид нар яг амьдралаа яг үнэхээр зөв харуулж чадах юм бол бид нар хүмүүст ямар нэгэн ивент зохиогоод тэг хоол унд бэлдээл ямар нэгэн хөтөлбөр бэлдээ сайн мэдээгээ ярих гал манай бидний одоо эзний тухай та нар сонсооч гэх ингээд хүн цуглуулаад бөөнд нь цуглуулж ядаад ийм юм хийх заавал шаардлагатай. Бид нар тэртээ дөрвөө хүмүүсийн дунд амьдарч байгаа. Тэртээ дөрвөө бид нар нийгэмд амьдарч байгаа. Тэртээ дөрвөө бид нар ах дүүсийнхээ дунд, найз нөхдийнхөө дунд явж байгаа. Бидний биеэ авч явж байгаа байдал маань өөрөө тэр хүмүүсээс энэ чиний яриад байгаа, таны яриад байгаа энэ юм чинь би сонирхож байна. Танаас удааныг яваад үзмээр байна гэж хэлэх хүртэл
амьдрах хэрэгтэй байх. Тэгээд түүнийг айж хичээж зүхтаалгаж шал удлаа гэж хэлүүлэхгүй харин тэр яваад үзэх юмсан энэ ямар гоё юм бэ? Яасан гоё төвчээртэй байд юм бэ? Сая ч үнэхээр энэ хүний төвчээрийг алдагдахаар тийм хэцүү байдал болж явахад ямар гоё тайван байж чадчихна. Би ийм бас тайван байж сурах юмсан. Тэгээд би нэг жишээ хэлмээр Тамира хэдэн 7 хоногийн ярьжсэн нэг Тамирагийн маань дагалдан ажилтнанд 10 настай охин байсан гэж байгаа. Тэгээд тэр охинтой ойр дотн одоо ажиллаа зааж сургаж дагуулж ажилладаг. Тэгээд тэр охин Австри охин мөртлөө нэг удаа би таны цуглаанд явж үзэх юмсан гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Австри охин шүү дээ. Монгол охин биш, Австри охин. Тэгээд яагаад гэвэл Тамира тэр охиныг халамжилдаг, Тамира тэр охиныг дагуулдаг. Тэгээд тэрнтэй маш дотн байсан учраас Тамирад өөрийнхөө асуудлыг яриад тэгээд Тамира хариуд нэмгүү зүгээр ийм байвал сайн байна гэж зөвлөхөд нь би таны тэр цуглаанд явж үзэх юмсан гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд үнэхээр монголчууд цуглардаг, монгол хэлээр ярьдаг, монгол чуулган учраас Тамира тэр охиныг тэгээж хүрээд ирээч гэж юм хэлж чадаа. Яг үүгээр бид нар түн германаар ойлгуулад германаар яриад хүчиж чадахгүй учраас авчирч чадаагүй гэж байгаа. Тэгэхээр чин ийм л байж ирж бид нар тэр хүмүүс үнээр өөрсдийн дотор өндрийн асуудлууд нь байгаа. Бид нар яг тэдний хүнд нь ороод итгэх юм бол тэр хүмүүс асуудал байгаа учраас асуудалтай хүмүүс өөрсдийнхээ асуудлыг шийдвэрлэхийн тулд яг тухайн эзэн рүү ирэх тийм боломж байдаг. Тийм учраас бид нар хил яриад гадаа гудамжинд чанга ашиглаад олон хүн цуглуулаад ямар нэгэн тийм зүйл хийх шаардлагагүй ийм энгийн байдлаар бас эзнийг гэрчилж болно. Энэ бол яг жинхэнэ ариун хүний амьдрал гэдэг чинь яг энийг хэлж байгаа. За тэгээд бас хэдхэн 7 хоногийн өмнө 2-7 хоногийн өмнө бид нар Австрийн Баптист холбооны ахлагч удирдагч нарын нэг хурал суусан. Тэгээд тэн дээр англиас ирсэн нэг номлогч гэж номлож байсан. Тэгээд тэр номлогч зарим хүмүүсийн өөрийнхөө цуглааны хүмүүсийн гэрчлэлийн тухай ярихтаа 94 настай нэг эмээгийн тухай ярьсан. Тэр хүн 64 хүртлээр итгэвч байгаагүй. Тэгээд 64 настай эзэн Есүс амьдралаа зориулаад итгэвч болоо. Тэгээд үлдсэн 60-аас 90 гэдэг чинь баг 20-30-аад жилийн амьдралыг эзэн зориулж амьдсан баг. Тэгээд хамгийн сүүлд нь тэр эмэгтэй яасан бэ гэхээр би энэ маш өвчтөй болоод тэгээд хэвтэрт орсон. Хэвтэрт ороод нүдний юм харахгүй, бараг чихэн юм сонсдоггүй, яг нь ярьж л чадчих. Тэгээд босч чаддгүй, өөрийгөө арчилж чаддгүй, юм харахгүй, юм сонсдоггүй, өөрийгөө арчилж чадахгүй, бусдын гартээ хүний гарт орсон гэж ярьдаг шүү дээ. Бусдаар одоо юмаа солиулаад, арчлуулаад ингэж байсан. Тэгвэл тэр хүн гайхамшигтайгаар тэр 4 жилийн туршид тэгж хэвтэрд хараагүй, сонсож чадахгүй хэвтэж байхдаа эзнийг гэрчилсэн гэж. Яаж хараагүй те? Яаж хэвтэрд байгаа өөрийнхөө бохрыг цэвэрлүүлж байгаа хүн эзнийг гэрчилсэн бол гэж та гарч байгаа юм байна. Тэр хүн яаж гэрчилсэн бэ гэхээр өөртөө дээр нь асрагч нар, сувлагч нар ирж байгаа. Тэгээ тэр хүмүүсийг сувлагч ирсэн хүн болгоноос юу гэж асуудаг байсан бэ гэхээр гэр бүл чамд одоо залбиулах хэрэгцээ байна уу? Чи юуны талаар одоо санаа зовоо явж байна? Ажил хайж байна уу? Хүүхэд чинь ямар нэгэн байдлаар асуудалтай байна уу? Эхнэр нөхрийн асуудал байна уу? Юусаар тэр хүнээр тэр юмыг яриулаад тэгээд тэрийгээ сонсоод тэр дандаа залбирч өгдөг байсан. Ерөөсөө өөрийгөө асарч байгаа хүмүүсийн төлөө байнга залбирдаг, байнга талархдаг. Тэр хүмүүстэй үнэхээр сайхан харьцаж талархдаг байсан. Дандаа талархаад тэр хүмүүсийн төлөө залбираад тэгээд пастор нь 7 хоногт нэг удаа тэр имэйгээр очиж ирдэг байсан. Тэр одоо сая номлыг ярьсан пастор. Тэгээ очиод ирэхэд нь дандаа миний одоо ийм асрагч нь над дээр ирдэг, ийм сувлагч нь над дээр ирдэг. Энэ хүүхэд энэ ажил төрөл, энэ нөхөр, ийм найз нөхөд аав ээжийн төлөө залбираад өгөөч гэж бүгдийг хэлээд тэгээд бүх хүмүүсийнхээ нэр усаар ингээд залбиулдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тэр хэвтэрт байгаа хараагүй, сохор тий хараагүй, сонсож чадахгүй, өөрийгөө арчилж чадахгүй байгаа хүн тэгж амьдралаа. Тийм байдлаар гэрчиж болж байна. Хүн тэгж гэрчиж болж байхад биднэрт бол асар их боломж байгаа. Тийм учраас бид нар үнэхээр яг зөвхөн гэрэл давстай гэвэл байгаа нөхцөл дотроо бид нар гэрэл давс шиг байж чадна. Тамира шиг, сая эмэгтэй шиг, энэ эмээ шиг. Бас би өөр нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ дээр ялангуяа те бид нар яагаад онцлуулж болтгүй, яагаад муу хэлэгдэж болтгүй, яагаад те ад үзэгдэх зоригтой байдаг. Ад үзэгдэх зориг гэдэг нэг ном байдаг шүү дээ. Тэр шиг тэгээ манай ээж бас ийм шийдвэр гаргасан гэж яг энэ нэшлийг уншаад ямар шийдвэр гаргасан бэ гэхээр хүмүүс намайг муугаар хэлж болно. Хүмүүс надтай муухай харьцаж болно. Тэр үед би
үргэлж уучлахад бэлэн байна. Зүгээр ерөөсөө янз бүрийн харилцаан дээр тэгээ өөртөө муугаар хандсан хүмүүсийг өрдөө уучлах гэсэн шийдвэрийг гаргасан амьдралдаа. Тийм учраас манай ээж маш амар тайван амьдарч чаддаг. Өөрт нь хүн хэцүү зүйлүүд иржсэн ч гэсэн маш амар тайван байж чаддаг. Өрөөсөө ганахгүй. Тэгээ одоо нэг түрүүн бид нарт дуулж ирсэн баяраа пастор маань залбиртаа хэлсэн билүү. Одоо нөхцөл байдал бид нарт ямар ч байж болно. Тэр үед бид нар зөвхөн эзэнтэйгээр тайван байхыг суралцах хэрэгтэй. Нөхцөл байдлыг бид нар өөрсдөө зохицуулж чадахгүй. Өвчирж болно. Тэ өвчирж болно. Санхүүгийн бэрхшээл ирж болно. Биднээс шалтгааллахгүй тэр зүйлүүд. Бид нар мдээгүй гिचнээ бие арчиж байсан ч гэсэн хавдар гэдэг өвчин нэг мэдээд туссан байдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар ямар нэгэн өвчин туссан байдаг тий. Тэрийг бид нар шийдэж чадахгүй. Санхүүгийн бэрхшээл, ажил алдах одоо эсвэл ямар нэгэн асуудалд орохоо бид нар тэр гадаад ертөнцийг бол өөрсдийнхөө гарт татгаж бүгдийг өөрсдийнхөө хэрэгшээд байлгаж чадахгүй. Харин тэр хүн хэцүү, шуургатай, тэмцэлтэй, зовлонтой тэр үед бид нар юуг шийдэж чадах вэ гэхээр би амар тайван байж чадхаа шийдэж чадна. Би дотоод сэтгэлээ тайван, амгалан айжчихгүй байхаа шийдэж. Тэр нь бурхантай сув, бурханы амар тайвныг, бурханы хайрыг, бурханд найдаж, бурханаас тэр хүчийг авч чадна. Тэгээд юм болгон дээр гомдоод юм болгон дээр ялах хүчийг уйлаад ингэчлээ энэ яас хэцүү юм бэ, тэр яас хэцүү юм бэ гэд яваад игвэл яас хэцүү юм бэ гэх зүйл зүгээр өсөө цаг тутамд байгаа, өдөр тутамд байгаа. Яас хэцүү юм бэ, автобус ирэхгүй. Яасан балаа халуун юм бэ гэж бүр урсаж үхлээ. Урсаж үхэх тэр нэгээд наад гарангууд халангууд урсаж үхлээ гэх тий. Бороо оронгууд яасан бороо нарилдаггүй. Яасан одоо саарл бүрхэг бүүдгэр гонигтай ингээд депрессний юм бэ гэдэг. Үгүй тэгээд тэр болгон үргэлж бидний амьдрал байна. Харин тэр үед үргэлж талархалтай, үргэлж амар тайван байхыг сонгож чадах юм бол бидний дотор байгаа тэр амар тайвныг, бидний дотор байгаа тэр тайван байдгийг юу ч болгож авчдаг. Шоронд байсан ч би амар тайван байж чадна. Тэгээ жаргалтай гүйж явсан ч би амар тайван байж чадна. Хаач өвчтөй байсан ч тэр хараагүй сохор хүн өөртөө үйлчлэжсэн хүмүүс талархаад амар тайван байгаа шиг тийм байдалтай байж болох нэ. Тэгээд хамгийн сүүлд нь тэгээд ийм зүйлийг хизээ хийж чадах вэ гэхээр бид нар яг асуудал маргааныг эзний аргаар шийдэж ариун хүмүүс шиг амьдрах юм бол бид нар ийм байж чадна. За тэгээд асуудлыг эзний арга замаар шийдэж ариун хүмүүс шиг амьдарцгаая. Ариун амар тайван хүмүүс шиг амьдарцгаая. Асуудлыг эзний аргаар шийдэх гэдэг уучлалыг, айлыг, төвчийг, тайван бай, бусдыг өөрөөсөө дээгүүр гэж үзье, бардам зангаа дарыг, зөвхөн өөрийнхөө хүстэй бүхнийг зарах гэсэн тэр бардам хандлагаа доош нь хийгээд яг уучлагдсан, эзнэр аврагдсан хүн шиг амьдрах юм бол бид нар үнэхээр гамшиггүй байж чадах нэ. За тэгээд хоёрхан зүйлийг л өнөөдөр би хэлсэн байгаа. Асуудлыг удаахгүй уучлал хайраар шийдэж сурцгаая. Яг хоёрдугаарт нь асуудлыг эзний арга замаар шийдэж ариун хүмүүс шиг амьдарцгаая. Тэгээд та бүхэн түрүү хэлсэн Матай 5 дугаар бүлгийг уншаарай. Бас Галаат 5:22 гэж нэг бас гайхамшигтай ишлэл байдаг тийм. Тэр сүнсний үр жимс гэж бид нар ариун сүнсийг авсан хүмүүс учраас ариун сүнсийг авсан тэр хүмүүсийн амьдралаас юу гарах ёстой вэ? Амар тайван, баяр хөөр, төвчээртэй, дүлгөө, даруухан, итгэлтэй, тайван, ийм хүчнэггүй, ийм зан чанарууд биднээс гарч байгаа ёстой. Ийм зан чанар бид нар тэгжээж бид нар хүмүүсийг энэ хүний амьдралд нэг юм байна. Энэ хүний юм итгэлтэй бурхныг би сонирхыг тэр биеийг уншия гэж жинхэнэ гэрэл авс гэдгийг болж чадах нэ. За тэгэхээр бид нар хамтдаа залбирцгаая. Хайртай бурхан эзэмнээ таны өнөөдөр өгсөн энэ номын Коринт хотод өгсөн загтлын төлөө талархыг тэр 2000 жилийн тэртээ хүмүүсийн амьдралд байсан асуудлаар дамжуулж тэр Паул хэлчээр дамжуулж хэлгцэн юм өнөөдөр ч гэсэн бидний амьдралд хэрэгжиж байгаа учраас үнэхээр талархыг эзэн минь ээ. Тэгээд та бидний хүүхчиг төвчээгүй төлөвшөөгүй зан чанараас маань та үнэхээр өсгөж том болгож тэгээд төлөвсөн насан туршсан хүн шиг үнэхээр тань итгэдэг, таны ариун сүнсний үр жимсийг гаргадаг, таны замаар асуудлыг шийдвэрлэдэг ийм өсөж төлөвсөн хүмүүс болгож өгөөч. Бидний асуудал маргааныг бид нар үнэхээр бие биенээ хүлцэж өөрчилж сурахад эзэн та туслаач. Цаг тутамд биш бүр
минут тутамд бие биенээ уурчилдаг. Минут тутамд бие биенийхээ нөгөө талынхаа хүнийг сонсохыг хичээдэг, юм тайван хөвчээртэй зөөлөн болгож өгөөч. Тэснээр та биднийг бас тэгэхээр бусдад үйлчлэх, бусдад гэрэл болох тийм боломжоор та хангаж өгөөч гэж ууж хэлсэн. Та энэ 7 хоног энэ цаг мөчөөс эхэлж бидний хөвчээртэй хүчсэнгүй үнэхээр уучлдаг тийм зам чанар сургаж өгөөрэй. Тийм шийдвэрийг одоо сонсож байгаа ах дүүсийн зүрхсэтгэл агуулаарай гэж бодож байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.